Би уг нь түлшний технологич юм. Гэхдээ миний одоо 10 жил ярьж байгаа юм хутааны шийдэл түлш биш ээ. Хутааны шийдэл бол гэр сууцны дулаалах гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл хэрвээ ашиг сонирхол байдаг бол барилга руу явна гэсэн үг. Хятадаас энэ хагас кокс оруулж ирэхэд биш үү хоёр зүйлд санаа зовоод зайлшгүй хэл хэрэгтэй яриад байгаа байхгүй. За нэгдүгээрт нь энэ хайр мөнгө 226 гэдэг бол маш их мөнгө. Хайр мөнгөөр ингээд гадаадаас валютын урсгал байхгүй одоо нэг зэнцэж хэцүү шүү дээ. Мөнгө гаргаад нүүрс аавна. За боловсруулсан нүүрс хагас кокс амаг маш нөхцөр. Хоёрдугаарт нь энэ бол шин танил биш түлшиг массаар нь хэдэн зуун мянган айлд тарааж туршина гэдэг бол урьдчилан таашгүй юу болохыг мэдэхгүй эрсдэл гарч болно. Тэгэхээр бид нэр лабораторийн туршилт хийгээд ганц нэг хэрэглээний туршилт хийчихэд болно гэж үзэж байгаа байх. Гэхдээ масс юм чинь амьдрал өөр байдаг. Янз бүрийн үлдээцэн гарч ирнэ. Тэгэхээр ингээд дараа нэг бөө илан болоод бөө мөнгө зарцсан гадаадаас нүүс авч нэг ийм байдал руу орчих вэ гэдэг эрсдлийг л яриад байгаа шүү дээ. Тий. Гол нь бол ийм л асуудал байна. Тэгээд тэр түлшний стандартын эрчим хүчний яамн дээр ажлын хэсэг гараад ингээд 2 жилийн өмнө хаа цоожил сүрэн сайд болонгуудаа дуудаж уулзаад нүүсний хүмүүсийг л дуудаж байгаа шүү дээ. Тэгээ би бол тэнд нь ямар дүнэлт өгсөн гэхээр бид нарт биш үү сайн чанарын чулуун нүүрс байна. Тэрийг сайхан шигшээд ийм бүндгэр чулуун нүүрснүүд болгочиход шахмал дүрслэл ялгаагүй. Өөрөөр хэлбэл жигдгэн ширхэхтэй байх юм чинь хатуу сайн чулуун нүүрсийг үнслэг багтаа бол шигшээд хэрэглэхэд болно. Шигшүүрийн доор үлдсэн нунтгийг нь шахмал дүрш үйлдвэрлэдэг болохоос сайхан гялгар хар нүүрсийг бол яг жиг дэмжээтэй шигшгэд адилхан. Хоёрдугаарт нь юуны тэр хагас кокс гэдэг зүйл бол лабораторийн эсвэл хэрэглээний туршилт дээр тортог багтаа. Ягаад гэвэл тэр үйлдвэрлээд туршаад үзсэн монголчууд туршлага байгаа. Тэрийг хідэн одоо 100 тэрбум төгрөгөөр эсвэл их 80 төгрөгөөр үйлдвэр бариад тэгээд тэрийг дагах химийн бодисууд гарч ирнэ. Тэднийг нь боловсруулах хэрэгтэй. Тэр бол айгүй нүсэр эсвэл цахилгаан станц барьж болно. Ингэхээр энэ төс чинь маш том болно. Амар их мөнгө зарна. За тэгээд дараа нөгөө төлс нь ялгаагүй ингээд хөт өдөр бол утаа гарна. Тэгээд ингээд бөө мөнгө эргэлцсэн дараа нөгөө жил болго нөхөн төлнө. Ерөөсөө энэ төлстэй ноцлох бол мухардал юм байна гэдэг дүгнэлтийг л бид тэр юунд нь бол ажлын хэсэгт нь бол хийж өгсөн. За тэгээд одоо ингээд жишээ нь эмч хүн бол үзлэг онцлогоо хийдэг тийм амьдэрдэг. Юу хүн бол талхчин хүн бол талхаа зарж амьдрна. Инженер хүн бол төсөл тооцоо хийдэг. Тийм болохоор янз бүрийн төсөл тооцоо техник эдийн засгийн үндэслэлээр зөндөөл оролцсон. Одоо жишээлбэл тэр нүүрс химийн үйлдвэрлэлээр нүүрс хийжүүлэх гэдэг яриад байгаа шүү дээ. Тэрэн дээр бол жишээ нь адуун чулуун дээр макийн нүүрснээс бензин гаргах төсөл дээр би ажилласан зураг төсөлт эзүүд дээр. Сингапурын Golden Resource гэдэг компани нүүрс хийжүүлээд хийгээр нь Улаанбаатар хангах төсөл дээр ажилласан. Эрдэнэс 5 толгой уурхаагаас гарсан коксч нүүрсээ хятад руу зарлаа. Тал нь ойролцоогоор одоо эрчим хүчний нүүрс гэж болно. Тэгээ олборлолт нь нэмэгдээд 7-10 сая коксч нүүрс зарах тусам одоо борлуулалт боломжгүй зах зээлээс хамраад нүүрс маш их үлдэн хэдэн сая тонн. Тэрийг яах юм гэдэг асуулт. Энэ бол улсын хурлын 2018 оны тогтоол байгаа. Эрчим хүчний нүүрсээ ашиглах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээ гэдэг. Тэгээд тэр ажлын хүрээнд Эрдэнэс 5 толгойд нүүрс хийжүүлээд шингэн төлс хунцар гаргах техник эдийн засгийн үндэстэй би зөвлөх инженерээр ажилласан. Тэгээд тэр бол тэр судалгааны зөвлөх ажлыг нөгөө 5 толгой төлс буюу шахмал төлшийн юмтай холбож яриад нэг жоохон мэдээллийн тийм зөрүү буруу юм яваад л. Тэгэнгүүтээ тэрэнд баригдсан нөгөө үйлдвэрүүд сайн ажиллахгүй байна, нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн гэдээ баахан том юмнууд байгаа шүү дээ. Тэрнтэй энэ шахмал төлсний үйлдвэр нөгөөх нь нүүрс химийн юмыг холбоод ингээд л яриад байна лээ. Тэгэхээр нүүрс химийн үйлдвэр бол угаасаа байх хэрэгтэй. Тэгээ энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ч байгаа. Тусгагдсан. Тэр нь тэргүй зарж болохгүй, хайж болохгүй хэдэн сая тонны нүүрстэй бол тэр ямар нэг юм хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр нь бол тодорхой. Ерөнхийд нь та мэрэгжлийн болохоор мэдж байгаа. Ерөнхийд нь асууч. Одоо нэг юм 50 орчим тэрбум төгрөг зарцуулсан юм туршилтын үйлдвэр гэдэг. 5 толгой нүүрсийг одоо коксч нүүрсийг яах туршилтын үйлдвэр гэдэг нэг яриад байсан. Тэр үйлдвэрийн одоо төсөлд
таны дүү Аз жаргал гэдэг хүний компани оролцсон. Та өөрөө зөвлөх инженерээр оролцсон гэдэг мэдээлэл одоо хотын дарга мэдээлсэн л. Тэгэхээр энэ дээр та шууд тодорхой тайлбарлаж зүгээр байх. Тэр нүүрс хэмээн үйлдвэр, туршилтын үйлдвэрийн төсөл гэдэг нь Эрдэнэс 5-7 төсөл. Тэн дээр ямар нэгэн юм баригдаагүй, мөнгө зарцуулаагүй. Тэгээд техник эдийн засгийн үндэс зураг төсөл төр хэдэн залуучууд инженерүүдтэй хамтраад олон жил ажиллаж байна. Би дөрвөн жишээнүүд нэтлээ шүү дээ. Зөвхөн Эрдэнэс 5-7 гадаадын компаниуд байна, дотоодын компаниуд байна. Тэгээд талхагч талхаа зардаг, бид нар зөвлөх үйлчлэгээ явуулдаг. Гэхдээ тэр нэг тийм амар 9 тэгтээ тэр бумаар тоологдох мөнгө бол байхгүй шүү дээ. Инженерүүдийн хамгийн сайн инженерүүд Монголд бол за нэг 10 сая төгрөг авч байгаа сарын. Тэгээ 5-10 сая. Тэгээд юунаас залуучууд бол арай бага л авах байх. Тэгэл зөвлөх нь сарын дараа ихэд одоо үйл боллоо гэж ойлгож байгаа нүүрсээ төлөх юм. Тэгэхээр одоо бид нийслэлчүүд одоо энэ юу төлөх вэ? Ямбатар дараа хэлж байгаа бид нар одоо нөгөө нүүрсээ болтолгүй нь шүү дээ. Сайж ирсэн шахмал төвшөө төлөх гэж ойлголоо. Тэгэхээр шууд хятадаас одоо бид нар тэр нүүрсээ авчраад төлөхээс өөрөө танд ямар шийдэл гарч уг нь үстэй тэр эрчим хүчний яам дээрээс ажлын хэсгийн тэргээд ярина 2018 оноос шигсэн чулуун нүүрс үнслэг багтаа байх хэрэгтэй төл. Хоёрдугаарт нь доор нь үлж байгаа нунтгийг нь барьцдуулах брикет шахмал төлш. Гэхдээ тэр нь үнслэг баг байх. Тэгээд дэгдэмхийн дунд зэргийн байвал сайн. Тэгэхээр үнслэг баг байна гэдэг чинь шатна гэсэн үг. Одоо нийтлэнг чинь 25-аас 30% үнслэгтэй. Бараг 3-1-ийг шатдаггүй байхгүй юу? Шатахгүй байгаа учраас дутуу шатаад угаартаад идэг байхгүй. За ийм дүгнэлтийг бол хэлж ирсэн. Тэгэхээр би бол энийг төлөх хэрэгтэй л гэж боддог. Засгийн газар 25 оны 3 дугаар сарын 1-нд тогтоол гаргасан. Тэр нь болохоор 5-7 уурхай дээр байгаа коксчдаг буюу ингэж хөөдөггүй, коксчдаггүй эрчим хүчний нүүрсийг баяжуулаад угаагаад үнслэгийг нь нийтлэнг шиг 25-аас 30% биш 10 орчим хувь ийм гялгар хар юмараа та нар түлшээ гэдэг дүгнэлтийг гаргасан. Тэрийг гаргуулахын тулд би бас ажилласан мэрэгжлийнхээ хуваар. Тэгээд тэрийг хэрэгжүүлж болохгүй. Энийг хэрэгжүүлээд дутаа олигтой болохгүй байна гэж эрдэмтдийн зөвлөлд дүгнсэн гэж юм лээ. Тэгээд үр дүнд нь хятадаас авах зөв юм байна гэж дүгнэлт гаргасан гэсэн. Би бол тэндээс авчрах нүүрс нь хагас коксын төлш бол товдог бахтай. Үнэн. Тэгэхдээ масс хэрэглэн дээр 100 мянган айл 200 мянган айл түлхэхэд яг дүн өвлийн нөгөө агаар хөлддөг инверс гэж яриад байдаг үед бол утга гарна. Ингээд багсралтан тэгэнгүүт бөө илам бол. Дээрээс нь тэр шилжүүлж угаалталт нэмэгдэх техникийн хувьд боломжтой эрсдэлтэй. Монголын ерөнхийлөгч ямар байна гэсэн үг юм болоо. 226 тэрбум мөл гэсэн шүү дээ. Манайх одоо өөрсдөө тэр нөгөө нүүрсээ ажиулаад боловсруулаад маш хүнд гэж Нямбатар дарга гэж яриад байгаа шүү. Өөр ашиггүй гэж яриад байгаа шүү. Хятадас маш бага үнслэгтэй сайн чанарын боловсруулсан нүүрсийг худалдаж авах мөнгнөөс энд гаргасан нүүрс яхаар илүү үнэтэй болд. Одоо яг ийм асуулт байгаа байхгүй юу? 10 жилийн өмнө шахмал төсний үйлдвэрүүд нэлээд олон байсан хувь хвшлээ. Тэгэнгүүт бүгдээрингийн хэрэггүй нэг том үйлдвэр барьчихгээд тэгээд одоо тэр үеийн нүүрс хэд байсан би санахгүй байна. Тэгэнгүүтээ тоон нь 150 мянган төгрөгөөр хэрэглэгч дүрнэ. Бид нар бол хямдхан үйлдвэрлэлчин гээд зарсан. Өртөг нь болохоор 600 мянга даваа явцсан. 600 мянган нэг тонн 600 мянган тонны үнэтэй нүүрс төлш гэж байхгүй. Одоо энэ хятадас авахыг өчтөр хийд гэлээд байж 700 мянга ч гэдлөө их гайгүй үнээр идэл бэлэн төлш гэдэг. Тэгэхээр ийм угаасаа ингээд хүмүүс хямдхан бизнес хийгээд нийлүүлж исэн юмыг стандарт шаардлагын тавьж өгөөд явуулахгүйгээр бүгдээрээ нэгтгэж авчиад нөгөө хүн хямдхан ингэж хотлоо ярьж хагаад цаана өртөг нь маш өндөр болцсон байдаг. Тэгээд дийлхэ болохоор зэрэг одоо өвөл ингээ яах вэ гэдгийг асуудал гарч ирсэн. Тэгэхээр би бол шууд хэлэхэд нэг Эрдэнэс 5-7 баяжуулсан үйлдвэр барьцсан. Тэгээд тэндээс гоё юм гялгар хар үнс багтаа хог багтаа нүрсээр шигшиж байгаа томын жижигийн бэрхкетлээд түлшээ нийлүүлэх юм бол энэ өвлийн түлш байна. Үгүй бол хувийн хвшлүүдийг ингээд эртхэн зарлаад тийм бүхэлдэгтэй, тийм дэгдэмхийтэй, тийм үнстэй нүрсийг л савлж аруулж ирээ гэдгээ зарлцмаар байна. Одоо энэ нөгөө дотоодын цавуу үйлдвэрлэгч компаниудаас огтой цав худалдаа авалт хийхгүй. Одооны энэ цавууны компаниуд бүгдээрээ сардуулын компаниуд бүгдээрээ дампуурлын ийм нөхцөл байдлаар байна гэдэг агуулгыг ярьж байна. За нөгөөдгөр анх болоод ерөөсөө ямар ч утаагүй болж исэн. Цаашдаа одоо энэ нөгөө цавууг гаднаас татаа авалт хийгээд сардуулыг сүүлдээ одоо ковидоор яг гурил одоо хойлж түлшээ үйлдвэрлэжсэн гэдэг агуулгыг бол 5-7 компани захирал Ганбаатар ирсэн байдаг шүү дээ.
Сая бол Гамбатар юуны хотын дарга мэдээлж байгаагаар бол анхны ерөнхийлөгчөөр ажиллаж исэн хөрс өх гэдэг үндсэн газар байхад энэ үйлдвэрийг ямар ч үр ашиггүй үйлдвэр байгуулчихсан гэдэг агуулгыг яриад байна. Одоо тэгвэл цаашдаа бид нар энэ нөөц боломжоо дотоодынхоо одоо цагдуул үйлдвэрлэгчтэйгээ нийлүүлээд дотоодынхоо нөөц боломжийг хангах боломж юу н таад энийг байна гэж юу болж байна. Үр ашиггүй үйлдвэртэй ч юу байх вэ? Нэг стандартаа төршний стандарт анх удаага тогтоосон. Таны ярьж байгаагаар яг тэр үед утаа буурсан. Шалтгаан нь болохоор за нэгдүгээр төршний онцлог, хоёрдугаарт нь хэрэглээ багассан байхгүй. Тоотоо үйлдвэрлээд хязгаартай картаар ингэж хүлээлгэж өгөөд ингэж явсан. Тэгээд үйлдвэрчин мэдээж ингэж хөгшрөн шүү дээ хуучрна. Тэгэхээр зэрэг тэндээ ингээл амар сэтгэл гаргаж зүтгээд явж болно. Гэхдээ агуулга нь өөрөө энэ чинь алдаатай байхгүй. Төршийг ганцхан төрийн компани нэг үйлдвэр хангана гэхээр тэр засгийн газар чинь солигдоод өөр хүмүүс ирнэ. Нэг хүн амар үнэн сэтгэлтэй ажиллаж исэн чинь дараагийн хүн орж ирээд шахаа юм хяналтгүй болж шүү дээ. Тэгэхээр энэ агуулгаараа бол ингэж төвлөрүүлж ганцхан хүүсрээр нийлүүлэх нь бол буруу л гэж бодож байна. Тэгээд өөрөө бас үлээ. Одоо ер нь нөөц боломжоор дотоодын цагдуул та барьцалдуулагч асуугаад байна шүү дээ. Тэр барьцалдуулагч бол мэдгүй ямар ч байсан яад. Барьцалдуулагч нь гол нь одоо ургамлын гаралтаа шатдаг, бүрэн шатдаг органик бодис байхад л болно гэж. Боломж байна. Хятадаас аваад. Би сайн мэдэхгүй байна. Тэгээ хятадаас авч байгаа тэр нөх химийн нэмэлттэй барьцалдуулагч нь шаталт маталтаа дэмждэг гэсэн. Дотоод бол яг хөө тэгээд энэ органик одоо биомасс эсвэл тийм 7 мет юуны чулуун молоо нэмдэг юм шиг л.